Хей, за сайн байцгаана уу? Намайг Биби гэдэг. Та бүхэнтэйгээ уулзч одоо маш их баяртай. Өдрийн, оройн, шөнийн магадгүй өглөөний мэндийг хүргэе. Тэгээд бүгдээрээ сайхан баярлсан уу? 2020 оныг ямарчсан даваад гарлаа. Тэгээд 2021 онд биднийг маш олон сайхан зүйлс хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ хэрхэн бичлэг янзлах вэ гэдэг одоо бичлэгээр уулзж байна. Тэгээд анх удаа бичлэг ганцаараа хийж байна. Өмнө дандаа бобитэй хийдэг байсан. Одоо болохоор ганцаараа хийж байна. Тэгээд жоохон сандарч байна. За тэгээд шинэ оныг шинэ бичлэгтээр эхлүүлэх ерөнхийдөө зорилго тавиад тэгээд ерөнхийдөө явж байгаа хамгийн эхний бичлэг маань та бүхэнд бас хэрэгтэй мэдээлэл, хэрэгтэй зүйлс байгаасаа гэж хүсээд хэрхэн бичлэг янзлах вэ гэдэг талаар одоо энэ хүү бичлэгийг бэлдэж хийж байна. Би нэг Facebook дээр нэг пост утсан юм л да. Бичлэг янзлах сурах хүсэлтэй хүмүүс байна уу? Ингээ заавал сурах уу гэсэн маш олон хүмүүс реакшн үзүүлсэн, маш олон хүмүүс комент хийсэн. Миний хувьд бол маш их олон байсан. Тэгээд би тэндээс нь урам аваад за бичлэг ерөнхийдөө хийж сурах хүсэлтэй хүмүүс маш их байд юм байна. Тэгэхээр энийг бол заах ёстой байна гэж бодсон. Тэгээд YouTube-д бол маш олон бичлэгүүд байдаг, Монгол байдаг. Гэхдээ цөөхөн бид юм бэлээ. Гадаадууд бол маш олон байдаг. Тэр дундаас зарим хүмүүс ярьсан байсан л да. YouTube-ээс хичээл үзсээр байгаа. Тэний тэгэл сурлаа гэд. Ер нь бол би боддог байсан. Яагаад их хэл дээр ингээд хичээлүүд ер нь маш цөөхөн байд юм бэ? Манай ер нь бол ийм сайтын мэдээллүүд маш бага байдаг. Тэгэхээр энд нь бас одоо нэг далаад тусал нэмэр гэдэг шиг ганц чултгай бичлэгээр одоо нэмэр болъё гэж бодоод энэ хөвчлийг эхлүүлж байна. Тэгээ 2021 онд миний хувьд мэддэг чаддаг бүхнээ та бүхэнтэйгээ хуваалцах одоо зорилго тавьсан. Тэгэхээр 2021 онд бүгдээрээ хамтдаа маш олон зүйлсийг сурцгаая. Би бас маш олон зүйлийг сурна. Тэгээд сурсан бүх зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцнаа. За тэгэхээр бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр бичлэгээ эхлэхээс өмнө хэрхэн одоо энэ хөвчлэг юу багтсан байдлаар та бүхэндээ мэдээлэл олгочих. Орчилд юу ярих вэ гэхээр би та бүхэнд бичлэг хэрхэн янзлах талаар 10 типийг бэлдсэн байгаа. 10. Тэгэхээр 10 тип дотор бол хамгийн нэгдүгээрт нь бичлэгнийхээ программыг хэрхэн татах вэ? Хүмүүс бол нэг хаанаас ямар програм татах вэ? Ямар програм дээр вэ? Ямар програм сайн бэ гэж асуудаг. Гэх мэтчлэн ер нь бол ингээд саундаа хэрхэн янзлах вэ? За эдит хэрхэн хийх вэ? Транзишн яаж ашиглах вэ гэдэг ерөөд 10 типийг бэлдсэн байгаа. За тэгээд наадтай хамт байгаарай. Бичлэг рүүгээ орцгоё. Энийг бол ерөөхдөө жоохон муу арга учраас маш хурдан товч тодорхой хэлээд явчихна. Тэгэхээр та бүхэн дагаж хийж болно. Дагаж хийхийг хүсэхгүй байгаа хүмүүс бол худалдаа даваарай гэж хүсэж байна. Тэгээд одоо компьютерийн браузерыг дэлгэе. Би болохоор torrent гэдэг ерөөхдөө том файлуудаа torrent гэдэг одоо хүмүүс ерөнхийдөө мэддэг. Тэгээд torrent-оор татчихдаг. Тэр нь бол ямар юу нэлээд өөр вэ гэхээр нэг Монгол сайтуудад байдаг ч гэсэн part 2 олон татхаар ингээ хуваацсан байдаг. Тэгээд тэрийг байнга татаад гэдэг нэг одоо follow хийгээ сухад хэцүү байдаг. Ерөнхийдөө нэг жоохон хууль бус аргаар гэх юм одоо монголчууд бүгд л тийм байна дөө крак хэсгэлж чинь үннээ л хэлээ те. Тэгээ удахгүй би бас том болохоор удахгүй стандаа гоё доллараар худалдаж аваад ингээ гоё яваад байн хэрэглээ явъя гэж бодож байгаа. Тэгэхээр энэхүү одоо Pirate Bay Sig.org гэсэн энэхүү torrent сайтыг би сүүлийн үед их ашиглаж байгаа. Тэгээ эндээс хэрхэн програма татах вэ гэдэг аргыг зааж өгье. Ер нь том файлуудаа бол эндээс бичээд ерөөхдөө харж гаад татаад авчиж болдог. Тэгэхээр энэ дээр нь Adobe Master Collection. За ер нь бол би яг Adobe Master Collection-ыг биччихлээ. Ингүүл илүү нэг илэрсэн илүү сайн байдаг. Хэрвээ яах юм бол Adobe Premiere Pro гэж зөвхөн таны одоо компьютер чи size маш бага бол Adobe Premiere Pro татаарай. Torrent дээр ингээд илэрсэн гараад ирсэн байна. Энэ дээрээс дараад Get this torrent гэж дараад тэгээ энэ дээрээс Open new torrent гэж одоо дарцсан. Тэгэхээр програм гараад ирнэ, ачаална. За тэгээ програм ачаалаад ок дарна. Тэнгүү тэнцэн том файл уншиж эхэлнэ. За уншиж эхэлж байгаа файлаа яах вэ гэхээр энэ дээрээс нь би бол ингээ хурдын хэсэгчдэг. Ингэх юм бол маш хурдан ерөөхдөө одоо гэрийн интернет байгаа шүү дээ. Тэгээ гэрийн интернет чинь баг 100% шихуу ингээд тийш н орно гэсэн. За ингээд би бол баг нэлээд бүр хашир үздэг байгаа. Юу torrent-ыг би бол ашигладаг. Маш олон бас torrent-ийн ачаалдаг одоо браузер гэх юм уу байдаг. Програмууд байдаг. Тэгээ эндээс нь uTorrent Classic гэж ороод тэгээ эндээс нь free-г татчихдаг. Танд $1 даасаа бол ингэж татах ч юу шаардлагагүй. Adobe Commerce мөнгөөр нь аваарай гэж үсэ. За Adobe Premiere Pro-г бол ерөөхдөө $20 сарын $20 татах боломжтой. За энийгээ дагаад бас all apps буюу одоо Master Collection-оор нь татах юм бол $52 татах боломжтой байд юм байна. Тэгэхээр
та бүхэн хэрвээ долларын данстай бол яг энэхүү мөнгөний төлөөд дараа би болохоор сая буруу арга зааж өгсөн. За ямарсан миний хувьд бол ингээд коммент дээр татцсан байгаа. Mouse 2-оо дараад за тэнгуүтээ mount гэдэг дээр нь дарна. Тэгэхээр бүгд бол ингээд dribble гараад ирдэг. За тэрэн дээр нь оронгуудаа install дараад installдах байгаа. Тэгээд нэг тип бэлгэд та бүхэн хэрвээ инсталлдах гэж байгаа бол MB гэж мэдгүй интернетээ бас хаачаарай. Програм суулгахад бас хамгийн нэн шаардлагатай зүйл бол яаж татгаа мэдчихэж гэсэн нэг компьютерийнхоо бас хүчин чадлыг тооцоорой гэж зөвлөе. Үнэхээр хүчин чадал жоохон муу одоо юу гэдэг график карт муу хард чинь айгүй дүүрсэн байх юм бол суулж арайлуулах одоо юу гэдэг чанартай сайн компьютер дээр бол програм сайн ажилладаг байгаа шүү. Тэгэхээр бүх компьютер дээр бол ажиллана гэсэн баталгааг бол би хэлэхгүй. Тэгэхээр сайн дажгүй компьютер дээр бол асуудалгүй Premiere Pro ажилласан тийм байгаа. Эхлээд new project хэдүүлээ project нээцгээ new project гэж ороод за new project-ийн нэрийг өгнө. Та хамгийн түрүүнд workspace-аас тохируулах боломжтой. Хэрвээ анх удаага хийж байгаа бол learning буюу хамгийн ихний одоо ингээ амархан хэсэг дээр нь за гэх мэтчлэн ер нь бол энэ workspace-үүдээ ингээ ашиглаад яваарай. Ер нь бол яг бусад орнуудад одоо юу гэдэг мэргэжлийн хүмүүс яаж ашиглав гэхээр эхлээд edit хийчээ дараа нь color хийгээд effect өгөөд за graphic өгөөд sound өгөн ч гэдэм үү бүгдийн тус нь ингээд workspace-үүд ашиглаад явдаг байгаа. Тэгэхээр би бол яг нэг workspace дээр явдаг. Mouse 2-оо дараад new item гэж ороод sequence гэдгийг сонгоно. За энэ бол бидний бичлэг ямар байх вэ гэдгийг бол ерөөхдөө одоо хэлж өгнө. Тэгэхээр хэдүүлээ энэ дээрээс нь за ямар ерөөхдөө юу байх вэ? Хоёрдугаар хэдүүлээ файлуудаа дуудаж оруулахдаа mouse 2-оо дараад import гэж ороод файлуудаа дуудана. За файлууд ямар байх вэ гэхээр ер нь бол файлаа та бүхэн бас дуудахаас өмнө хамгийн түрүүнд компьютер дээр зохицолчээрэй гэж бас миний зүгээс хүсэж байна. Тийм файлуудаа дуудаж оруулцгаая. За ер нь бол файлаа дуудаж оруулахдаа та бүхэн бас нэг сануулж хэлэхэд бүх одоо бичлэгнүүд зурагнуудаа бэлдээд нэг фолдерт хийгээд хэрэгтэй яг энэ хэрэгтэй гэсэн фолдерт оруулаад за эднэрийг л ер нь бичлэг болгоно гэж бэлтжүүл илүү амар байдаг байгаа. Окей ингээ ороод ирэн за та бүхэн доор харагдж байгаа энийг хараад томруулж болно. За дээрэс нь заавал ингэж тоогоор нь харахгүй зураг бичлэгээр нь харъя гэх юм бол энэ хажуу талд нь цэнхрийн хажууд байгаа. Энэ icon view гэдэг дээр нь дарчна. Тэгэхээр энэ дээр нь ер нь бол бүх ингээд файлууд нь томороо харагданаа. Хүн болгоны ерөөхдөө алдаа гаргадаг зүйл нь юу вэ гэхээр энэ урд байгаа энэ зүйлсээ ингээд чеклэхгүй орчихдаг энэ хоёр цэнхрийг. За тэнгууд яадаг вэ гэхээр энэ одоо видео гэдгийг зөвхөн чеклээд аудиог нь орхичих. Тэгэхээр импортлогдохдоо зөвхөн видео нь импортлогдчихдаг. За хэдүүлээ тэгвэл энийг болоод зөвхөн аудиог нь ингээд импортлэхээр аудиог чеклээд ингэждэг. За тэгэнгүүтээ энэ яадаг вэ гэхээр хүмүүс нөгөө нэг миний ингээд аудио нь ингээд импорт зөвхөн аудио нь ороод байна эсвэл видео нь ороод байна гэсэн асуудал гардаг. Над дээр ч гэсэн хамгийн их сурч байхад бол гарч ирсэн. Тэгэхээр энэ хоёроо бас сайн яг идэвхжүүлсэн байна гэдгийг хараарай. Бид нар файлуудаа дуудаад оруулчихсан одоо дөрөвдүгээр алхам юу гэхээр одоо story өрнө. Story-го ямар байх вэ гэдэг дээр ер нь эхлээ өрөлтүүдээ хийн гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол харилцан яриатай диалог би сонгосон байна. За conversation нэлээ богино conversation сонгосон. Гэтэ яг бичлэгүүдийг оруулсан чи 5 минут тэмдэглэгээ. Гэтэ энийг хэдүүл айл бол 20 секунд руу 25 секунд руу оруулах хэрэгтэй байгаа. Одоо энэ дээгүүр байгаа түүлийг ерөөхдөө их ихэдээ ашиглана. За ер нь бол энэ selection tool буюу одоо энэ хамгийн ихний бидний нааша цааш хөдөлгөд байгаа энэ бол ерөөхдөө үндсэн tool нь. За энэ дээрээс нь би ямар зүйлсээ ашигладаг вэ гэхээр энэ Razer tool гэж байдаг. Razer tool-ийг ашиглахдаа ерөөхдөө ингээд шууд голоор тасчмаар зүйлүүд шүү дээ. Тэрийг нь би ингээд C-гээ даржгаад C-гээ дараад ингээд Razer tool-ийг идэвхжүүлээд яг C-гээ дарж яах гэхээр ингээд маусаараа зөөгөөл авч дараа нь ингээд байх юм л хэцүү. Тэгэхээр би бол шууд үсгээ дарцдаг байгаа. За тэгэхээр ер нь CV гэж ингээд дарчна. Selection tool-ийг V гэж дараад Razer tool-ийг C гэж дарцдаг. Selection tool-ээр болохоор жоохон урагшлуулах, жоохон харагчлуулах гэх мэтчлэн зүйлсээ ингээд хийдэг байгаа. За тэгэхээр эхний ер нь бол энэ хэсэг хэрэггүй учраас бүгдээрээ эхний бичлэгүүдийг устгаад за тэгээд урд нь ямар ч юм байхгүй болохоор байгаа тул би бол шууд
ингээд уртлын хэсгийн идэвхжүүлэнгүүтээ маус арай дараад replay-лээд дарцдаг. Тэгэх юм бол ингээд бүх файлууд нэг зэрэг урагшилждаг, нэг нэгээр зүг шаардлагагүй. За энэ ерөнхийдөө үндсэн манай story явж байгаа. Яг үндсэн гол story маань conversation ингээд дууссан юм байна. За үндсэн урт нь бол 40 секундын conversation. За тэгэхээр хэдүүлээ энэ дээрээс нь палан солилтуудыг явъя. Яг вэ гэхээр бас нэг санамжлага нь юу вэ гэхээр энэ бичлэгийг шууд ингээд урагшлууллаа гэж бодоход уртлын бичлэг нь ингээд тусдчихдаг байгаа. Тэгэхээр юу гэхээр бидэрт зам маш олон байгаа учраас ингээд замыг ингээд солиод за аудиог ингээд өгч. За ингээд жоох урагшлуулчих. Тэгэхээр хэдүүлээ монтажлахтаа айл болох нь хараа. Энэ хажуудлынхын багныг ингээд жоохон доошлуулад энэ саундыг харцаад за альта дарцгаад маус 3-аараа ингээ урагшлуулад ерөөхдөө татчихдаг байгаа. За эсвэл энэ дээдлэлд байгаа нэмэх хасгаараа ингээд томруулж жижигрүүлчихдэг байгаа шүү. Татчихдаг зум аваад хийчихдэг байгаа шүү. Тэгээд энийг ингээд урагшлуулчихъя, нийлүүлчихье. Энэ окей. Тэгэхээр энэ хэсэг бол ерөөхдөө хэрэггүй. Жогоо аргачлуулад ингэж шүү. За энэ ингээд ирэхээр энийг уртлын хэсгээс аргачлуулж гин гэсэн үг. Уртлаасаа ингээ аргачлуулаад устгаж гинэ гэсэн үг. Яг эндээс нь барьцаад ингэх юм бол зүгээр яг бүтэн бичлэгээр ингээ хойшлуулж гинэ гэсэн үг. Тэгэхээр би бол сая уртлаас жогоо ингээ аргачлуулад бичлэгээ сонсох гэдэг ингэчлээ. За энэ хартаа гэдэг тэнгуут нийтүүлээ юм Mongolia-ийн application-ы. За одоо ингэ нэгсэн үг хэвлээ. Энийг ингээд олон энд нэг хоосон цай үлдээд байгаа шүү дээ. Энийг юусэн шууд ингээд ер нь бол ер нь бичлэг янзлахтай анханасаа юм цэвэрхэн цэгцтэй явбал дараа нь монтажлж байгаа хүнд ер нь бол амар байгаа. За энэний маань саунд хэрэггүй учраас за саунд хэрэггүй бичлэгнийхаа би бол зөвхөн саунд нь устгамаар байдаг. Саундн дээр наран delete хэрэг ингээ бүгд устчаад шүү дээ. Тэгэхээр энэ дээр маш олон аргууд байдаг зөвхөн саундын устгах. Би бол энэ дээр шууд unlink хийдэг. Тэгэхээр энэ хоёр салчна гэсэн үг. Хоёр өөр файл болчих жоо гэсэн үг л дээ. Тэнгүүд нь би саундын устгацдаг. Зөв ингээд ганцмжлэгтэй бичлэг болж гэсэн үг л дээ. За ингээд ерөөхдөө би сторигоо ингээд өрчлөө хэдүүлээ хамтаа харцаа ихнээс нь. За ингээд менежер гэдэг дуудаж байна. Өнөөдрийн өдөөс хойш гол уулзалт юм гэдэг. Энэ 100 айлаар яаж ажиллана. 100 айлаа. За ингээд ерөөхдөө ингэж матажсан байгаа. Сайн харах юм бол бүгдээрээ энэ таймлайныг ингээ харцгаая. Энэ дээр бол бүгдээрээ яг юу байгаа вэ гэхээр саундуудын бүгдээрээ ингээ өрчгсөн. За яагаад давхардуулж өрсөн бэ гэхээр зарим яриа нь бол ингээд нөгөө агаартай нь ерөнхийдөө нийцж өгөхгүй яг арай өөрөөр ирсэн байгаа болохоор ингээд яг өөр өстөх нь аудиог ингэж авч ашигласан байгаа. За тэгээд ерөнхийдөө бүгдээрээ ингээд яг нэг лайнд ингэж өрөөд нэмэлтээр бичлэгнүүд орж иж бол 2 дугаар лайнд ингээд өрчдөг байгаа. За энэний өмнө бол одоо би бол ийм интро оруулсан байгаа. Нэг жоох урагшлуулад ингээд өчье. Ингээд дэлгэтгэд нь гарч ирэх ёстой тий. Тэгэхээр энэ дээр нь би яг ямар юм энийг бол After дээр бэлдсэн байгаа. Premiere Pro дээр ч бэлдэж болно. Гэхдээ би энийг бол арай нэг өөр байх үднээс нь бол Premiere After дээр бэлдсэн байгаа. За энэ дээр хэдүүлээ яах вэ гэхээр ягаад энэ заавал лого скринээр грей скрин өгсөн бэ гэхээр энэ дээр ингээд зөөх юу ячна. Эффект өгнө хэдүүлээ. Эффектэн дээр яг ямар эффект өгөх вэ гэхээр энэ дээр би бол K гэдэг эффект өгөөд Ultra K өгөөд за тэгэхээр энэ дээр
манай effect control гэдэг дээдл хэсэг дээр энд гараад ирнэ ultra K гэдэг. Тэгээд тэнгуут нь энэ дээрээс нь хэдүүлээ одоо сорох юугээд дараад ингээд нөгөө гэрээс гэрч. Тэгэхээр одоо харцгаая. Хэдүүлээ control T дараад тэгээд энэс энийг хэдүүлээ Монгол фонт руугаа оруулаад хэтрүүлсэн болно бичгүү. За хэтрүүлсэн болно биччихтэй. За тэгэхээр энэ дээр хэтрүүлсэн болно гэдэг ингээд mouse selection tool-ийг ашиглаад хийчин. Тэгээд энэ дээрээс нь жижиг том юм. Би үл юм жижигхэн байлгаар энэ доор тавьчих. За одоо энэ дээр нь хэдүүлээ яг дөрүүд дээр нь жоохон эффекттэй оруулж ирээ. За энэ бичиг маань жоохон гинт гарч ирээд байгаа учраас энэ дээр нь хэдүүлээ effect-үүдээс video transition dissolve, cross dissolve гэж. Ингээд нэг жоохон ууслаа. Би жоохон гинт ингэж байгаа юм дургу. За манай энэ дээр conversation үүсэж байгаа учраас хэдүүлээ юу яа гэсэн үг static буюу хөдөлгөөнгөө дүрс авсан учраас нэг амар эффект ашиглах шаардлагагүй. Cut хийх явчин шууд энэ дээр бол заавал уусгаж оруулах шаардлагагүй. За тэгээд энэ дээр нь хэдүүлээ жоохон эффект бүхий одоо тайтлуудыг үгүй. За эффект бүхий хөдөлгөөнтэй за цаанаас нь Premiere Pro дээр дагалдаж ирдэг ерөөхдөө юм хөдөлгөөнтэй одоо тайтлууд байж идэг. Тэгэхээр хэдүүлээ тэр тайтлыг болохоор за энэ дээр байгаа хамгийн дээдлийн Stencil Graphics хэсэг рүү дараад за энэ дээр Browse гэдэг дарна. Тэгэхээр энд бол ер нь бол юм хөдөлгөөнтэй зориултуудаар ингээд энэ сүүлийн одоо Adobe Premiere Pro дээр байж идэг байгаа. За энэ дээрээс нь би энэ хүү Instagram-ын одоо интрог нь өмнө Premiere Pro дээр бэлдээд ингээд graphic Stencil Graphic руу ерөнхийдөө экспорт хийсэн байгаа. За тэгэхээр ярианууд маань илүү жоохон сул байна. За тэгэхээр би энэ дээр ямар арга хэрэглэж байна гэхээр энэ яриаг жоохон чангаламаар байна. Яг яриаг чангалахын тулд бас ямар арга байдаг вэ гэхээр энэ effect control гэсэн хэсгийн хажуудалд нь audio clip mixer гэж байгаа. Audio clip mixer-ийнхаа замыг хэдүүлээ анзаарчаад за бид нар бол нэгдүгээр зам дээр ерөнхий хоолойгоо явсан байгаа. Тэгэхээр энэ track одоо audio track-ник гэдэг байгаа. За audio track-ник гэж байгаа. Энэ дээр нь хэдүүлээ хэрхэн одоо ингээд чангалаа авчихсан. Ингээд дарцгаад за ерөөхдөө жоохон чанга явъя, чангалчээ гэдэг ингээд чангалчихсан. За ингээд чангалсан чинь их айхтар одоо нөлөө үзүүлэхгүй байвал mouse орой дараад за audio gain гэж байгаа. Audio gain дээр хэдүүлээ нэг бүр 10 дахин өсгөчээ. Юу яа? Өнөөдрийн өдөөс хойш бүх уулзалт юмнуудыг цуцгал. За энэ хажуудлынхаа юг харж байгаа энэгээр нь tracker нэг өсгөөд өвчж болно. Жон чангалах байрсах уу гэдэг. Тийм биш үү те? Ийм мөнгө юм. Доор нь хөвчлөлтөө ID өсч өгмөр байна. За тэгэхээр энэ аян амар чанга ороод ирж байгаа. Тэгэхээр хэдүүлээ аяыг нь жоохон аяарсах үднэс. Тэгээ аниг бол би шууд аудио хоёрлоо ингээ оруулчихсан. За тэгээд аудио хоёр дээрээсээ жоохон аяарсахч. За тэгээд компьютерээс жоохон аяарсахч. За өшөө жоохон аяарсахч. За ингээд төгсгөл дээр нь аян жоохон чангарч орж ирмээр байна те. За тэнгуут нь энэ хэсэг дээр нь. За энэ дээр нь яаж юм бэ гэхээр V control авчиад орж байгаа. Энэ дээр нэг цэг бэлдээд энэ дээр нэг цэг. За би үл цэг гэдэг юм. Тэгэхээр хэдүүлээ цэг бэлтгээд ингээд дээшлүүлээ жоохон чангалаад өгсөн төгсгөл рүүгээ. За ингээд дараагийн хэсэг рүүгээ шилжүүлсэн. За өнгийг хэрхэн өгөх вэ гэхээр geometry color гэсэн хэсэг рүү ороод ер нь бол бүх тохиргоог нэг бүрчлэх юм. За ямар шүү байх вэ? Контраст ямар байх вэ? За highlight ямар байх вэ? Shadow илүү тод байх вэ? Эсвэл бүдэг байх вэ гэдгээс нэгсүүлээд тэгээд нэг сцен болгоноор нь ер нь бол ингээд тавьдаг байгаа. За дараагийн алхам бол зураг оруулах байгаа. Тэгэхээр зураг оруулахдаа бас ингээд
мэдээж дуудаад тухайн ямар зураг оруулах вэ гэдгийг бэлтжин. Тэгэхээр энийг би бол хамгийн дээр нь тавьчихдаг байгаа. Тэгээ ингээд нэлээд том харагдаад шүү дээ. Тэгэхээр энийг бол хэдүүлээ түүний шиг энэхүү зураг идэвхжүүлж байгаа. За ингээд зөөчнө. За ингээд дээр болонд байна. За хэмжээ нь бол 100% биш, нэлээд жижигхэн баймаар байна гээд. За шинэ ингээд зөөчж болно. Эсвэл бүр ингээд идэвхжүүлчих болно. Тэ маусаараа зөөчж болно. За ингээд ерөөхдөө манай бичлэг бэлэн болсон байна. За эхний өнгө тавьсан хэсгийг хэдүүлээ харжээ. За дараагийн өнгө тавьг үсгийг харлаа. Эхний өнгө тавьсан хэсгийг хэдүүлээ ингээд хальт харчээ те. За энэ хэсэг дээр өнгө тавигдсан байна. Өнгө тавьсан байна. Гэхдээ энэ тавь дуусаагүй ямарсан ингэсгээд өнгө тавьна гэдэг та бүхэнд харуулсан байгаа. За дараагийн хэсэг дээр өнгө тавьг үсэг нь ингэж харагдсан байна. За тэгээд мэдээж энэ эффект орсон хэсгүүд харагдчихээн, энд харагдчихээн. Та хэрвээ влог ч юм уу зөвхөн ингээд нэг урт бичлэг ингэж хийгээд янзлж байгаа бол заавал ингэж урт ингэж ажиллагаа орох шаардлагагүй. Зөвхөн саундынхаа хэсгийг оруулна. За саундаа хэрхэн янзлах вэ гэхээр зөвхөн conversation-ы ямар нэгэн ярианыхаа саундыг янзлахдаа Adobe Audition гэсэн одоо юу ингэж оруулаад дуудаад явах хэвээр. Миний хувьд бол Adobe Audition дээр би саунд аяг одоо бичиж байна. Юуныхаа саундаа бичиж байна. За тэгэхээр ингэж ороод мастерлаж болно. За эсвэл та бүхэн ингэж ороод энэ дээрээс нь effects хэсгийн одоо энэ sound effects гэж байгаа. Audio transition биш, audio effects гэж байгаа. Энэ дээрээс нь дүүгийн dynamic and processing гэдэг рүү ороод за энэ дээрээс нь хэдүүлээ. Энэ дээрээс нь edit хийж болно гэсэн. Жаах юм гэсгээд. За тэгээ сонсоод үзье. За гэх мэтчлэн эффектүүдийг ингээ ашиглаад явах бүрэн боломжтой байгаа. За тэгэхээр ямарсан бичлэгийн анзлаа дууссан. За энэ бол ерөнхийдөө маш олон хэсгээс бүрдсэн одоо контент болсон байгаа. Тэгээд та бүхэндээ хамгийн амархан гэдэг энэ хэсгээс нь одоо үзүүлсэн, монтажж үзүүлсэн байгаа. За тэгээд энэхүү контент хэрэг зам дээр яаж бүтснийг нэгдвэл харцгаая. За энэ бол мэдээж интро хэсэг нэгаа. За интро хэсгийг хамгийн түрүүнд ерөөхдөө урд нь авчраа тавьсан. За маш олон sequence nest гэсэн хэсгүүдээс ингээд хэсэгчлээд бүтээсэн байгаа. За энэ бол бидний түрүүний монтажлсан хэсэг видеогоор байна. За ингээд би хамгийн sequence нэг дээр бүх бичлэгийг өрж тавьсан байгаа. За ингээд анзаарах юм бол хэдүүлээ эндээс харцгаая. За хамгийн дээр бол бумерангийн лого байна. За энэ дээр бол энэ дээр бичиг текст ээж уурах хэсэг орж ирсэн байна. Энэ дээр нөгөө хэтрүүлсэн болно гэсэн текст маань орж ирсэн байна. Энэ дээр видеонууд маань орж ирсэн байна. За энэ доотлын хэсгүүдээр дан саундууд нь ингэж явсан байна. За саунд инженеринг ингэж явсан байна. За бидний хамгийн сүүлийн арга бол одоо бичлэгийн анзаарлал дууссан учраас хэрхэн рендер өгөх вэ? За хэрхэн рендер өгөхдөө бол бүгдээрээс эхлээд ямарсан прожект save чинь. За одоо бидний хамгийн сүүлийн алхам буюу бичлэгээ монтажлаад дууссан. Одоо бид нар рендер хийх ёстой. Одоо ингээ хадгалах ёстой байгаа. Тэгэхээр control save бол биш. Save хийгээл орчдөг зүйл бол биш. Одоо энийг хэдүүлээ media болгож хадгалах ёстой. Тэгэхээр файл хэсэг рүү ороод, export хэсэг рүү ороод media гэсэн хэсэг дээр дарна. За та бүхэн анзаарах юм бол control M гэсэн товч идэвхтэй байгааг анзаарч болно. Тэгэхээр хэдүүлээ файлынхаа компьютерийнхоо control M гэсэн товчийг дарцгаая. Хамгийн ихний анхаарах ёстой зүйл бол хэдүүлээ энэ яг энэ нэг идэвхтэй хэсгийг байгаа шүү дээ. Энийг хэдүүлээ анзаарах ёстой. Яг энэ бүтэн цэнхэр байна уу гэдэг нь анзаарна. За бүтэн цэнхэр байсан ч гэсэн яг нөгөө видео маань бүтэн багтж гинэ үү гэдэг нь анзаарна. Яг тэр хүмүүс нөгөө арталт нь драфт хэсэг буюу хэрэггүй хэсгүүдэд орчдөг. Тэгээд тэрийг ингээ бүгдийг идэвхжүүл заа рендер хийдэг. Тэгэхээр арталт нь бас нөгөө хэрэггүй хэсэг ингээ орцсон байдаг. Тэгэхээр маш сайн анзаараад ер нь тэр хэсгийг устгацсан болно доо. Тэг ингээд одоо бүгдээрийг шалгаад за болсон байна гэж үүднээс хэдүүл одоо эндээс форматаа эхлээ сонгоно. За формат бол Blu-ray-ээр одоо рендерлж болно. За би бол энийг сонгодог. За тэгээд хэдүүлээ ямар өргөтгөлтэй юунд постлох жаа гэдгийг сонгоно. За энэ дээрээс high quality юм уу эсвэл одоо тэ Facebook юм уу YouTube юм уу за Vimeo гэдэг одоо бас нэг платформ байдаг. Тэр лөө постлох юм уу? За бүр Twitter дээр хүртэл постлвол ямар өргөтгөлтэй байх уу гэдгээс эхлээд энэ дээр байгаа. За би бол high quality 4K-гаар нь рендерлээд за энэ дээр нэрээ өгнө. За нэрээ өгдөг дээр дарангууд хаана рендерлэх вэ бүгд хараад ирнэ. За энэ дээр нь за хаана юу гэж нэртэй хадгалах вэ гэхээр энийг өмнө ба одоо гэд нэрийг хадгалаад одоо шүү дээ. Тэгэхээр ингээд Q дараад media encoder ашиглаад одоо рендерлж болно. Export дараа зөвхөн Premiere Pro дээр ачааллаад
экспорт хийж болно. За би рендер хийж болно. Тэгэхээр би бол шууд экспорт хийгээд арах юм бол ингээ өөр дөр экспорт хийдэг байгаа. За Q гээд арах юм бол media encoder буюу яг ингээд рендер хийдэг юм одоо юу гэдгийг програмыг encoding програмыг ачаална. За энд ачаалж байна. За encoding програм маань ачаалаад ингээд гараад ирнэ. Тэгэхээр энэ дээрээс нь хэдүүлээ бас дахин өргөтгөлөөнийг хянаад энэ дээрээс encoding дараад өгчөж болно. Тэгэхээр за ямарсан бид нар ингээд бичлэгээ монтажлчлаа, дуусчлаа, маш олон үйл ажиллагаа ордог гэдэг та бүхэн харлаа. За заавал их шаардлагагүй нэг 3-4 хүн бичлэг монтажлж нийлүүлэх шаардлагатай бол түрүүний миний хэлсэн аргуудаас ингээд хараад тэгэл ерөөхдөө илүү амраа хэлбэрээр ингээд та бүхэн монтажлаарай. Тэгээд магадгүй бас миний бичлэгийг үзээд бичлэг амтал сураад өшөө олон зүйлийг сурмаар байгаа бол надтай холбогдож болно. За дараагийн бичлэгээр бас ямар зүйл сурмаар байгаагаа бичиж болно. Юу гэдгийг өөр бүр амар юм албасны эффект өгж болно. За эсвэл magic-ийн trick-үүдийг яаж хийх үү? За бүр mask яаж хийх үү? Бүр маш олон аргуудыг сурж болно. Илүү нарийн. Тэгээ энэ бол зөвхөн basic-ийг beginner дөнгөж сурж байгаа хүмүүс зориулсан хичээлээ. Гэх мэтчлэн за PowerPoint дээр хэрхэн сонирхолтой презентацийн хийх үү, Excel дээр хэрхэн томьёонууд оруулах үү, за томьёонууд дундаа ямар анхаарчны томьёонуудыг заавал сурсан байх ёстой вэ? За Word дээр ерөнхийдөө ямар асуудлууд гардаг вэ гэх мэтчлэн одоо өөрийнхөө мэддэг бүхнээ та бүхэндээ хуваалцаад бэлэн байна. Та бүхэн комент хэсэгт яг одоо бичээрэй. Яг одоо миний бичлэг subscribe дараарай. Subscribe дараагүй яг одоо дараарай. Хэрвээ та энэ бичлэгийг бүтэн үзхийг хүсвэл Boomerang Mongolia YouTube албасны YouTube суваг Facebook пэйж рүү ороод үзэж болно. Тэгээд би байлаа. Тэгээд энэ удаагийн дугаараар та бүхэндээ бичлэг хэрхэн хянасхыг одоо чадах нэгээрээ заалаа дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Өшөө гой сонирхолтой бичлэг хийх болно. Надтай хамт байгаарай. Subscribe дараарай.